2014 оны 9 сарын 14-нд залуу номлогчдын клубийнхэн Богтаан уд руу явган аялал хийлээ. Тус аяллаар Улаанбаатар төвсмийн пастор Нэмсүрэн залуучдын хилцээний захирал Содбим нар урилгаар оролцож залуу номлогч нартай өөрсдийн туршлагаас хуваалцав. Мөн Содбим пастор Библийн номлогчийн өгс номноос Нэмсүрэн пастор боловсрал, ном хэрхэн бичих вэ гэсэн 3 сэдвээр тус лекц уншсан байна. As a father has compassion on his children, so the Lord has compassion on those who fear him. We will call out to him as our Father. За сайн байцгаана уу. Тэгээд бид бүхэн Adventist залуу номлогчдын клубээс 2 дахь удаагийн цугларалтаа зохион байгуулж байна. Өнгөрсөн 7 сард бас бидний 4 найз нар нийлж залуу номлогчдын клубыг анхлан үүсгэж тэгээд бяцхан залбирлын цуглаан зохион байгуулж байлаа. Тэгээд бид бас хамтдаа явган аялал зохион байгуулъя гэж төлөвлөж тэгээд бидний бас залбирсны эцэст энэ сайхан арга хэмжээ бас зохион байгуулагдаж байна. Тэгээд бидний арга хэмжээ бас дэмжиж хамтран оролцсон Монголын Adventist чуулганы залуучуудын хэлтс мөн Mongolia Adventist Network сүлжээ. За тэгээ бусад бүхий л залуу пасторуудтай налах илэрхийлье гэж хэлмээр байна. Тэгээ урилгаар бидэнтэй хамт бас Улаанбаатар төв 7 дахь өдрийн Adventist-ийн тэргүүн пастор Нэмсүрэн, за мөн Adventist залуучуудын хэлтсийн захирал пастор Содбим хоёр маань бидэнтэй бас явган аялалд явж байна. Тэгээ бидний явж байгаа зорилго маань яг л Есүс өглөө эртлэн босож ууланд гарч зэлүүд газар гарan эцэгтэйгээ ярилцаж түүнээс мэрэгэн ухаан удирдлага зааварчилгаа хүлээн авдаг байсан шиг бид ч гэсэн хамтдаа нийлээд өглөө эртлэн босож ууланд ирж энэ цагтад бас залбирахаар бас хамтдаа нөхөрлөхөөр ирсэн байна. Яг одоо хэрвээ та бүхэн харах юм бол цаахан манан буугаад дээрээс нарны гэрэлсаад их сайхан байна. Тэгээ бурхан бидний өнөөдрийн аяллаа турш хамт байж бидний ивэн сэтгэлтэй та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Бурхан та бүхэнд ярих. Ямар ч гэсэн миний өнөөдөр хэлэх гэжсэн санал хөлөглөр хоёр зүйлийг тавьсан. Хийж байгаа зүйлээ бүгдээ амжилттай хийцгээе. Яаж байгаа зүйлээ бүгдээ эзэн болчихгоо. Энэ хүнийг хаана нэг айгүй олон залуучууд маань их том өрөөлттэй залуучууд их байна. Хамгийн харамсалтай байгаа зүйл нь яг нөгөө бодит байдал дээр тэрийг хийхэд хэрэгцээтэй зүйлсэн ч юм уу, манай чуулган ч юм уу, аль сүмман ч юм уу тий бас жоохон тэгээд залуу номлогчдын клубийн зорилгын нэг бол яг л энэ манлайлагч нарын нэг л байх тулд ухаантай мэрэгэн ах нараасаа пасторуулаасаа үг сонсох ийм цагуудыг бас их гаргая гэж. He is our God, He is the rock, He is our